Сайн байна уу? Уран чимгийн дайр маань Төв аймгийн Эрдэнэ сантаас оролцоо хөтөлбөрт 2021 онд оролцож байсан. Би мал малдаг байсан. Тэгээ маллаад сум дээр хүүхдэд зөөдөг байсан. Тэгээд ажилгүй. Хоньныхоо бэлчээр дээр фэйсбүүкээр орж агаад фэйсбүүкээр мэдээд тэгээ аймгийнхаа халамжийн хүнтэй холбогдоод тэгээ оролцож байсан. Хүн зоригтой бол өглөө өөрөө босдгоо сэрүүлгээр биш өөрөө босдгоо гэдэг. Би оролцоод хамрагдсанаас хойш бол сэрүүлгээр биш яг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр сэрдэг болсон. Энэ маань маш их аж аргалыг авчирж байгаа. Оролцоос би бизнес их санаа авсан. Ганц мал молохоос гадна өрхийн орлоготой байя, давхар орлоготой байя гэдэг мессежийг аваад гутал хий гэсэн санаа төрсөн. Тэгээ би энийг яг оролцоо төслийнхөө дадлага 500 сая төгрөгөөр би гутлаа яг хийн гэсэн яг цаг хугацаанд би эхэлж гутлаа хийж гисэн. Энэ бол зөвхөн хүүхдийн гутал маш их гар ойдолтой, гар ажиллагаатай зөвхөн Монгол эйдэн гутал байсан. Тэргээ 100% гараар ойж исэн. Тэгээ би ингэж ойод бид хоёул үр дүн багтаа юм аа. Яг үйлдвэр дээр очиж суралцъя гэсэн зорилго тэмүүлэл маань явсаар хагаад SG брендийн тэгээ холбоо бариад ингээ яг үйлдвэр дээр би энэ гутлыг ойд сурсан. Манай үйлдвэр дээр ирээд мэддэг чаддаг бүхнээ заагаад өгөөч. Энэ төсөлд хамрагдсанараа би зөвхөн мал маллаад явах биш, давхар ажил хийх боломжтойг олж харсан юм а гэж сэтгэхүй өөрчлөгдөн ирсэн. Энэ хүндээ бид бүхэн чадах мэдэх бүхэл зүйлээ хуваалцсан байгаа. За залуучуудтай хандаж хэлэхэд эргэлзэх бол шаардлага байхгүй. Хүн өөрийнхөө амьдралын төлөө зүтгэж чадвал 100% боломж байгаа шүү. Энэ залуучууд төсөлд бол хамрагдсанараа би зүгээр нэг малчнаас одоо би брендийн гутал үйлдвэрлэгч санхүүгийн тэтгэлэгтэй болж байна. Тэгэхээр та нарт бол маш их боломж байгаа.